Сайн байцгаана уу? Монголын санхүүгийн мэргэжлийн шинжилгээ холбооны ээлжид нээлттэй хичээлийг эхлүүлж байна. Хичээл 215. Энэ хичээлээр төвөөр сонгогдох нэгжийн тоог тодорхойлох асуудлыг авч үзнэ. Тэр хичээлийн энэ дээр холбогдох блог нийтлэл болон нийгмийн сүлжээний хаягийг зааж өглөө. Төвөөрд сонгогдох нэгжийн тоог давтагдах төвөр болон давтагдахгүй төвөрийн хувьд тодорхойлохын тулд дараах том мэдээллийг ашиглах болно. Бүгд 8,000 эд ангиас бүрдсэн хэсэг дэх 2 дугаар зэргийн эд ангийн хувийн жин төвөрийн хувийн жингээс ялгадах ялгааны хувьд үнэмлэхүйн хэмжээгээрээ 2%-аас хэтрэхгүй 92% магадaltaгаар тодорхойлох зорилт тавигдсан. За энэ зорилтыг давтагдахгүй төвөрийн хувьд төвөрд сонгогдох нэгжийн тоо хэд байхыг дараах нэгцэл тодорхойлно. Нэгдүгээр ерөнхий нийлбэрт төвөрийн хувийн жингийн талаарх мэдээлэл байхгүй бол 2 дугаар ерөнхий нийлбэрт 2 дугаар зэргийн эд ангийн хувийн жин 10%-аас хэтрэхгүй бол гэсэн энэ хоёр тохиолдолд авч үзэх юм аа. За бид өмнөх хичээлүүд дээр төвөр судалгааны бодит хэмжээг хүснэгтээр дэх шалгуур үзүүлэлтэд зэрэгцүүлэн үзэж баталгаат хэмжээг нь тогтоож байсан. За энэ дээр фи пункт буюу интеграл магадлалын хүснэгтэн дэх 92% нь бол Т тэнцүү буюу итгэх магадлалын коэффициент нь 175 байгааг олж болно. За тавигдуулж байгаа зорилтын эхний хэсэгдээ ерөнхий нийлбэр төвөрийн хувийн жингийн талаарх мэдээлэл байхгүй бол гэсэн энэ нөхцөлд бол ерөнхий дүндэх 2 дугаар зэргийн эд ангийн хувийн жинг 0.25 гэж авч үзнэ. Өөрөөр хэлбэл 2 дугаар зэргийн эд ангийн мэдэгдэж байгаа хэмжээ болон мэдэгдэхгүй байгаа хэмжээг 50% буюу нийлээд 100% гэж ингэж үзнэ. Тэгвэл эдгээрийн дисперс нь бол 0.5-ыг хүртэх нь 0.5 тэнцүү 0.25 байх юм аа. За ингээд дээрх мэдээллийг ашиглан давтагдах төвөр болон давтагдахгүй төвөрийн хувьд бол төвөрт сонгогдох нэгжийн тоог тодорхойлох зорилтыг хэрэгжүүлье. За давтагдах төвөрийн хувьд бол төвөрт сонгогдох нэгжийн тоог дараах томьёоны дагуу бол тодорхойлно. За энэ дээр бол баталгаат коэффициент Т-г квадрат зэрэг дэвшүүлээд тэгээд бол за энэ мэдэгдэж байгаа үзэгдлийн хувийн жин болон мэдэгдэхгүй байгаа ажиглалтын хувийн жин хоёрын үржүүрээр өмнөх Т квадратан бол үржүүлж дараа нь бол энэ дельта П-гийн квадрат гэж байна. За энэ бол дээр дүрдсэн ерөнхий нийлбэрт 2 дугаар зэргийн эд ангийн эзлэх хувийн жин нь төвөрийн хувийн жингээс ялгадах ялгаа нь бол 2%-аас хэтрэхгүй гэдгийг энэ илэрхийлж байна. За энд бидний дээр дүрдсэн баталгаат коэффициент байна. За саяын хэлсэн хувийн жингийн ялгаа 2%-аас хэтрэхгүй гэсэн тоон өгөгдөл. За энэ давтагдах төвөрийн хувьд бол энэ томьёонд холбогдох үзүүлэлтүүдийг ингээ орлуулаад тавихад бол сонголтонд хамрагдах төвөрийн нэгжийн тоо бол 1914 байна. За түүнийг энд жижиг n-ээр тэмдэглэж нийт ерөнхий нийлбэр бол харин 8,000 байгааг энэ дээр
болж байна. За харин давтагдахгүй төвөрийн хувьд бол энэхүү давтагдах төвөрийн тоог нийт ерөнхий нийлбэрийн тоогоор үржүүлээд за энэ дээр бол давтагдах төвөрд сонгогдох нэгжийн тооноор ерөнхий нийлбэрийн тоог нэмж хуваарьт нь авсан байна. За энэхүү илэрхийллээс бол давтагдахгүй төвөрийн хувьд бол сонгогдох нэгжийн тоо бол 1545 болж байна. За энэ хоёр тоог ингээд зэрэгцүүлээд аваад үзэхэд бол давтагдахгүй төвөрд сонгогдох нэгжийн тоо бол цөөн байна. Яагаад гэвэл энэ дээр бол урд нь сонголтонд хамрагдсан одоо ажиглалт одоо 2 дахь 3 дахь удаагаан дахиад одоо сонголтонд орох ийм боломжтой учраас бол энэ харин сонгогдох нэгжийн тоо нь бол ахиу гарч байна. Энэ дээр бол нэг удаа сонгогдсон бол түүнийг шууд тусгаарладаг. За хоёрдугаар хувилбарын хувьд бол ерөнхий нийлбэрт хоёрдугаар зэргийн эд ангийн эзлэх хувийн 10%-аас идэхгүй гэж. Дээрх энэ хэсэг дээр бол харин энэ хоёрдугаар зэргийн эд анги бол ерөнхий нийлбэрт эзлэх хувийн нь бол тодорхойгүй байсан учраас мэдэгдэж байгаа болон мэдэгдэхгүй байгаа ажиглалтын хувийн жингүүдийг ижилхэн 50% гэж ингэж авч үзсэн. Энэ дээр бол хоёрдугаар зэргийн эд ангийн эзлэх хувийн жин бол тодорхой 10% гэж байна. Тэгэхээр цаад үлдэж байгаа хэсэг нь бол 90% буюу 0.9 болж байна. За ингээд энэхүү давтагдах төвөрийн хувьд сонгогдох нэгжийн тоог тодорхойлсон том яндон холбогдох тоон өгөгдлүүдийг орлуулахад 689 орж байна. За давтагдахгүй төвөрийн хувьд бол энэхүү энэ тоон өгөгдлөн бол энэ том яндод ашиглаж холбогдох тооцоолыг бол хийж байна. За энэ дээр жижиг нь бол энэ давтагдах төвөрийн хувьд сонголтонд орох нэгжийн тоо 689 мөн ерөнхий нийлбэр гэж дээр өгөгдсөн 8000 байна. За энэ хоёрын үр жигэр бол хүртэрч үчигдээд хуваарьт нь за хоёр төвөрийн ерөнхий болон төвөрийн нэгжийн тооны нийлбэрт бол дээрх хүртэрт байгаа тоохон хуваагдаад 634 гарсан байна. Мөн л одоо энэ дээр бол энд урдан сонгогдсон нэгж бол дахин 2 дахь удаагаан одоо сонголтонд орохгүй тусгаарлагдах учраас нэгжийн тоо бол өмнөхөөс бол давтагдах төвөрөөс бол бага байгаа нь бол харагдаж байна. За иймэрхүү байдлаар төвөр судалгаанд сонгогдох нэгжийн тоог бол давтагдах төвөр болон давтагдахгүй төвөрийн хувьд бол ялгаатай томьёогоор бол ялгаатай нөхцөлд бол тодорхойлох ийм чадвар олгох хичээлийг авч үзлээ. За ингээд өнөөдрийн хичээлийг өндөрлөж байна.